Сураггүй алга болоод байгаа Алтан уугийн ар гэрийнхээ өнөөдөр сэтгүүлчдэд хандлаа. Тэрээр алга болоод нийт 15 хоног байгаа юм аа. Намайг Батмөнхийн Сарал гэдэг. Миний ханыг Балдан дэрч Алтан ууг гэдэг. Бид хоёр одоо ханил суугаад 15 жилийн нүүр үзэж байна. 3 сайхан хүүхэдтэй. Одоо хамгийн бага маань 1-5 сартай. Хань ижлийн минь барьцаалсан ч бай, яасан ч ямар нэгэн учир шалтгаантай авч явсан хүмүүс хэлэхэд миний ханыг амт сэрүүлээд өгчгтэр зодож балууж би энэ муу байсан хамаагүй ямар ч байсан амьд л өгч гэдгийг үнэн сэтгэлээсээ зүрх сэтгэлээсээ өөр хүүхдийнхээ төлөө амжилтлан гуйж байна та нараас. Түүнийг хайх ажлыг орон даяар явуулж байгаа гэдгийг цагдаагийнхан хэлсэн ч түүний ар гэрийнхээ 90 хайх ажил удаашралтай байгаа гэж үзэж байгаа юм байна. Хапууруу дайршд одоо хапуугийнхан одоо энэ хүн алга болж амьнас нь өргөцсөн байх юм бол одоо хариуцлага хапуу хүлээнэ гэсэн юм одоо өдрийн сонин дээр гарсан байсан. Гэтэ өдрийн сонин эд одоо юунд бид нэр албан ёсоор мэдээлэл өгөөгүй. Тэгсэн мөртлөө надаас ярьцлага авсан юм шигээр тэгж одоо гаргасан жоохон бас гомдолтой байсан. Тэгээ хапуугийн зүгээс л одоо бид нартэй ирж уулзаж одоо энэ манай нэр хүндэд одоо бас нэг иймэрхүү байдал үүсэт байна. Ер нь бол хапуутай бол одоо холбоотой хэдийч гэхдээ нөгөө зөвхөн хапуугийн одоо борлуулагч биш бусдаа бүхэн одоо спирт балуурам одоо юу гэдгийг жимэн одоо бүх одоо борлуулалтыг хийдэг байхгүй юу. Ийм учраас одоо бид нар бол зөвхөн хапуутай холбож ярих юм бас өрөөсгөл ойлголт болчихно. Нөгөө талаараа бас хапуугийн бас эрх шигт бас нөлөөлөх тийм одоо яриа болоод өнгөрсөн байлээ. Бүхэл бүтэн 15 хоног олцоод морьтой гараад явсан юм биш. Бүхэл бүтэн ачааны микртэй. Ачааны бүхэл бүтэн микртэй ийм том микрд юм ачаад гарсан. Тэгээд энэ нэг хүн алга болцоод байхад 15 хоногод энийг зохион байгуулсан улсаас их явцсан удаан. Ийм зохион байгуулгад бод маш харамсаж байгаа. Энийг л төр зэсгтээ хэлье. Тэмүүжин сайдад бүр хэлье. Алтан уугийг Апо компани борлуулагч гэж хэвлэл мэдээллээр нийтлэж байгаа тус компани нэр төрд халдсан хэрэг болж байгаа талаар Апогийнхэн тэдэнд хэлсэн байна. Учир нь тэрээр зөвхөн Апо бус өөр хэд хэдэн үйлдвэрийн бүтээгдэхүүнийг гэрээгээр борлуулдаг байжээ.